Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн үзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит нөлөө Real Podcast. Сайн санагдах үзэгчдээ Real Podcast тавтай барил цаашдын дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн зөвчнөрөө би функционал имчилгээний хоол зүйч намтай ярилцахаар бэлэн болсон байна. За танд энэ өдрийн төргий өргөжлөж баярлалаа. Баярлалаа. Урьдчилсан өөрийнхөө подкастт урьж оролцож баярлж байна. Сайн баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бол сүүлийн жилүүдэд одоо хүмүүс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байгаа байдал ирсэнэгдэж байгаа гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ ерөнхий нөхцөл байдлын талаар таасан мэргэжлийн зүгээс хэлэх баг. Тэгэхээр энэ бол чиглэлийн одоо сэдвүүд маш чухлаар тавигдж байгаа юмуд тантай ярьсан гэж байгаа даа хэрэгтэй. Тэгэхээр хоол зүйчийн талаар мэдээллийг өгөөч. Ялангуяа өөрийнхөө талаар тавчгаад ярилцвал ярьсан. За өөрийнхөө талаар тавьж хэлэх юм бол ган төмрийн номин. За 2004 оноос хойш энэ функционал ангаах хоол зүйчийн чиглэлээр мөн health coach буюу ахын хүрээлэлтэй автоиммунитет хүмүүстэй зөвлөгөө мэдээлэл хүргэх мэдээлэл өгөх чиглэлээр сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаад 4 жил болж байна. Тэгээ бас намайг бас маш гахалтай номын орчуулагчаар дэлхийд бестселлер болдог номын орчуулагчаар ажилласан байгаа. Тэр тухайд чам мэдээлэл өгч. За мөн майны имчилгээний аргад яг энэ одоо функционал ангаах ухааны одоо ойлгох нь тэргүүлэх хэмж байдаг. За энэ хүнийх одоо яг номыг орчуулаад за энэ номороо дамжуулж бас яг энэ үеийн өрөвсөлтэй хүмүүстэй тусалж байсан. Тэгээ номоор бас яаж хор бестселлер 2 сарын турш бестселлер болж байсан. Та юу яагаад хоол зүйч энэ салбар руу орох болсон бэ? За ер нь альва зүйл ямар нэг учир шалтгаан байдаг тий. За энэ бол яг өөрөөс ихэлсэн төв байгаа даа. За тэгээ 18 настай байхдаа яг үеийн өрөвсөл гэж юм. За анагаахын нэршлэн намайг гэж одоо онцлогдчихсан. За тэр үед хамгийн анх эмчээс бол яг 10 настай 18 настай эмчилгээгүй онцтой одоо эмчилгээгүй өвчтэй гэсэн онц аваад бол ингээд тухайд маш их гайхажсэн. За хүмүүс ер нь бол ингээд дархлааг бол сайн мэдж байгаа тий. Дархлаа бол өөрийгөө ингээд хамгаалах үүрэгтэй гэдгийг. Тэгэхээр нэг эмч надад дархлаа тайлбарлахдаа чиний дархлаа чинь өөрийгөө ингээд төлөөлшөөрөх байгаа гэдэг юм байгаа гэсэн. Тэг би бүр ингээд гайхаад ягаад хүмүүсийн дархлаа өөрсдөө ингээд хамгаалаад миний болохоор намайг ингээд бүр ингээд дайраад байгаа тий. За тэгээд яг энэ чиглэлээр одоо талаар одоо хэрхэн яаж эмчлэх талаар ерөөсөө ойлголт өгдөггүйсэн. Эмчнэрийн бол бас ингээд үйлчлүүлэгчтэй зарцуулах боломжтой цаг нь 15 минут тий. Энэ хугацаанд бас яг өөрөө ойлголт авах боломжгүй. Тухайд бас мэдээлэл айгүй ховор байсан. За тэгээ би ингээд нэлээд хүнд одоо эмчилгээ хийлэгдэлтэй тэр ингээд хийгээд бас үр дүн өгөхгүй ингээд анхныхаа хүүг гаргах хүртэл явсан байхгүй. Том хүүгээ үлгэдэж авах. Энэ үед аяйгүйх улын сэдрээ тэгээд цаашдаа ер нь бол ингээд ийм байдалтайгаар хүүхдээ өсгөж явна гэдэг бол аяйгүй хүн санагдчихсан. Тэгээд тухайд бодсон нэг л одоо бодлосон. Энэ одоо асуудлыг нэг ширхэг ч гэсэн шийдвэрлэх дэлхий байх ёстой. Тэр хүнийг би олж үзсэн гэж бодсон. Би ямар би юуж чаддаг хүн тий би угаасаа англи хэллийг бол тухайд сурчсан байсан. Энэ бол бүр олон улс мэдээлэл авах гарц гаргалгаа гэж би одоо хэлгээд. Тэгээд ерөөсөө энэ чиглэлээр одоо энэ асуудлыг шийддэг ямар гарц гаргалгаа судалж ирсэн байхгүй. За яг ингэж явж байхдаа функционал ангаах ухаан гэж байдаг юм байна. Альва юм одоо хүний эрүүл мэндийг өвчний одоо асуудлыг үндэс суурьтай ингэж судалт юм байна. Зөвхөн одоо эмчилгээний оншиг өвчний зориулыг анхаарах биш
бүр ингээд үнсээр нь гоё имжлэх салбар байдаг мэн гэж олж мэдээ. Тэгэл одоо энэ чиглэлээр шууд хоол өгч болно гэж бас шийдээгүй. Эхний ээлжинд өөрийгөө аврах тийм өөрийнхөө асуудлыг шийдсэний дараагаар бусдад тусалж ядлыг шийдэх нь гарсан байхгүй. Тэгээ ялангуяа яг ковидын үед нөгөө хүмүүс улам эрүүл мэндэд ингэж анхаарсан нөгөө том сигнал болсон шүү дээ. Дэлхийн хэмжээндээ ингээд тохиолдол авсан байна. Ер нь тэрнээс хойш одоо хүмүүс wellness салбар хүмүүс эрүүл мэндэд анхаарах энэ нөхцөл байдал илүү бүр тогтсон нэмэгдсэн байхгүй. За яг тэр үеэс эхлээд би яг энэ чиглэлийн хүмүүст ялангуяа одоо ч гэсэн ингээд бага насны хүмүүс ингээд багасаа ингээд өвдөд ингээд байгаад агуу сэтгэл хэмжүүлсэн л дээ. Тодорхой хэмжээнд бас өөртөө нэг тусгаж аваад би яг энэ дээр ингээд мэдээлэл өгөх ёстой юм байна. Хүмүүс бас өөрийнхөө чаддаг юм аа туслах ёстой юм байна гэдэг үндсэн дээр олж болохоор бүр улам шийдээд тэгээд мэдээд хүмүүс тусгаж авах бүр улам нарийн судалж улам одоо энэ дагуу чадвараа хөгжүүлэх юм шаардлага гараад ингээд хүмүүс туслангаа өөрөө хөгжүүлээд байсан. Тэгэхээр таны одоо яг энэ чиглэлийн аялал хэдийн хугацааны одоо урт замыг туулсан байна. Яг энэ хүртэл та мэдсэрсэн зүйл бол маш их байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд та яг сайн хийж байгаа шиг бусдад туслахын хүрээнд хийсэн ажлуудаас тодорхойлбол. За ерөнхийдөө бол маш их сургалтуудыг зохион байгуулсан. Ялангуяа одоо ревматоид артрит гэдэг юм онцтой хүмүүстэй сүүлд бас эмчнэртэй ингээд хамтраад хашигтай бамбайн дутагдал гэдэг онцтой. Ер нь бол 100 төрлийн дархлааны системийн одоо юм хөгжлөлтүүдийг. Гэтэ тэр болох бүх хөгжлөлтийг ингээд анхаарал зөвлөгөө өгöd ингээд миний бас би үлдэхгүй шүү дээ бүх. Тэгээд тэр тундаас яг 2 чиглэлийг сонгож аваад ревматоид артрит, бамбайн дутагдал гэдэг нь надад илүү ойр байсан. Тэгээд энэ чиглэлийн хүмүүс дээр одоо илүү турш сургалт дандаа зохиол байгуулж байсан. Ер нь одоо ингээд хоолтой уялдаатай төгөөмөл ойлголтууд маш байдаг шүү дээ. Одоо өглөөний цайг алгаснараа бид нарт яг ямар одоо хор хөрөлтэй байдгийг ингээд судалгаа харуулж за нөгөө талаасаа бас давхар ингээд ер нь ойр хоол хэрэгтэй. За тэгээд ингээд зөв юм шиг нээсээ буруу ч юм шиг ингээд маш их хоолны талаар ойлголтууд байдаг тийм. Эдгээрээс хамгийн төгөөмөл дээр танаас илүү одоо үйлчлүүлэгч юм уу те ойртойны үед чинь маш их ингээд асуудаг иргэн тойронд маш төгөөмөл байдаг асуудлууд юу вэ? Ялангуяа хоолтой холбоотой бидний дунд төгөөмөлсөд гэвэл. За яг ингээд хоолтой одоо холбоотой гэхээр хүмүүс ингээд мэдээллийг аягүй энэ тэндээс авчихсан байдаг л да. Тэгээд ингээд тэрэндээ аягүй төрөгдөл тассан байдаг байхгүй ингээд системтэй ингээд нөгдөг болохоор чинь тий. Тэнгүүд ингээд эрүүл хооллолт гэж яг юу юм бэ гэдгийг бас эхлээд хүн нарийн бас ойлгох хэрэгтэй. За эрүүл хооллолт гэдэг. За тэнгүүд чинь бас дээрээс ингээд тэрнтэй уялдаатай бас ингээд жижиг асуудал ингээд гарч ирж штэ. Тэгээд хоол гэдэг угаасаа л хүний өдөр тутмын одоо байгаль хэрэгтэй тий. Эрүүл хооллолт гэдэг бол ерөөсөө тэнцвэртэй хооллох. Миний харж байгаа нь хүмүүс ядаж эхний ээлжинд макро шинжлэл гэж юу юм? Бүр наазахын нүүрс ус, уураг, өөх тос гэж яг юу вэ? Нүүрс ус гэхээр яг ямар зүйлийг нүүрс ус гэж хэлээд байгаа тийм. Энэ талаараа илүү ойлголттой бол зүгээр юм шиг санагддаг. Тэгмүүдээ одоо жишээлбэл нүүрс ус дотроо задраад нийлмэл болон бол одоо энгийн нүүрс ус гэх тийм. Тэгмүүд адилхан нүүрс ус яг айлын хүний биед илүү хэрэгтэй байгаа юм тийм. Энэ талаар энэ жоохон уушаа судалж байгаа бол эргээд хоол гэдэг өөрөө яг юм хоёр үзүүртэй зүүш байгаа байхгүй. Чи хоолыг ингээд юм шиг хэрэглэсэн бол ингээд илүү уртудаа наслан тийм. Хүн амьдралдаа юу хүсч мөрөдгийг аз жаргалтай байхыг хүсч мөрөддөг ш. Тэгвэл тэр аз жаргал гэдэг юм хоолтой амьдрал эрүүл хэмжээтэй айгүй холбоотой байхгүй. Хүн болгонд амьдралдаа аз жаргалтай амжилттай байхыг хүсэж байна. Тэгвэл энэ яг эргээд яг өөрийнхөө хоол өөрийгөө зөв харилцахтай. Эргээд зөв харилцах ингээд цаашаа явуулах. Яалтчгүй хооллол эрүүл амьдралын баяр болдог байхгүй. Тэгэхээр яг энэ дээр анхаарах. Тэгэхээр буруу хооллох юм бол хоёр өдөртэй зүг гэж хэлсэн.
эргээд та өвдөж болно, эсвэл та идэгч болно гэсэн юм байна. За тэгээд өглөөний цаг алгасах гэж ирсэн тийм үү? За яг энэ чиглэлийн одоо анхаарал талын мэдээлэл өгөх юм бол өглөөний цаг алгасах нь цусны ханыг сахарыг аюул хүмүүстэнд савлуулждаг одоо. Тэгээд ингээд цаахгүй байж байгаа цусны сахар аюул унждаг байхгүй. Тэгээд нойр болж хаадаг нөгөө дааврын усамжтай хүн ингээд байж байгаа унцсан одоо цусны сахар юу ч хамаагүй идэх бэлэн болчтой гэсэн ингээд одоо дэлгүүр авлаа сахартай маа. Тэгвэл нөгөө унцсан байсан сахар эргээд бүр амар үсээ савлждаг байхгүй. Тэгээд ингээд удаан ингээд хэмнэлтэй ингээд явах нь ерөөсөө удаандаа бодсон сэлцэн авдаг төрх юм нөгөө суурэ тавьчихж байгаа байхгүй. Нэгдүгээр шүү. Хоёрдугаар ингээд өглөөний цаг уухгүй ингэж явж байгаа нь огцон ихэднэ тийм үү? Огцон ихэдэнгүүт нөгөө хотоод гэдэг юм чинь бас өөрөө хэмжээтэй баа штэ. Огцон ихэдэгтэй хүн маш их хэмжээгээр хийдэг тийм. Тэрийг одоо хотоодны тодорхой зай гэж баа штэ. Тэгээ танд ингэж шилбэл ингээд 5 кг төмс өөрөөд өдөржингөө явбал бас хэцүү шүү дээ. Тэрнтэй адилхан хотоод гэсэн тодорхой хэмжээний хүчин чадалтай байхад биеийн одоо бас бүх эд эрэхтэн тодорхой хэмжээний хүчин чадалтай хаад тэрнээс нь тэр системийг зөрчөөд байна гэсэн үг. Ер нь зочролтуулаад байна тийм. Одоо ингэ байнгын ингэ тодорхой багаар явдаг бол бас учиртай мэдрэмж авах гэж зүгээр ингээд одоо төсөөлөл бодогдож байна л да тийм. Гинт ачаалал одоо нөгөө өргөх нуунд одоо сайн нөгөө төмс жишээ болгоод ярих юм бол хийх ачааллыг ингээд баг багаар ингээд өгөөд хасгаад яах вэ? Гинт өгснөөрөө ингээд зочрол магадгүй өгч юм шүү дээ. Миний хувьд болохоор ингээд health coach одоо хоолцож гэх бас бүх юмыг ингээд хүмүүс тайлбарлахтаа илүү анхаарах нэр одоо тийм тэгэж дайраа гэж гэхээс илүү бүх юмыг ингээд амьдралдаа ойроор ингээд өөртөө ч ойлгоход илүү амар байдаг, хүмүүс тайлбарлахад ч илүү амар байдаг. Бүх хэрэгтнүүдээ ингээд яг хүн шиг ингээд бодчихдаг. Хүн шиг ингээд бодчихдаг. Тэгээд за чиний одоо бүх хэрэгтэн тусдаа нэг эрүүл дээр ажиллаж ингээд байлаа шүү дээ. Шууд огцон ингээд хүндээ ажиллаа ингээд хараад хад бүгд ингээд эсэргүүцэл болно гэдэг. Яг тэрнтэй адилхан ажлын баг багаар зургах нь зохион байгуулалтаа өгөх нь чухал юм байна л гэж ойлгож байна. Ачаалал ингийн байгаа байхгүй юу? Тэгтэл ингээд нэг бол огт ажилгүй ингээд суулгаж байгаа тий. Хоол ундаж өгөхгүй ингээд суулгаж байсан. Гинт огцон ингээд ажиллав. Бид нар чи яг нэг эсэргүүцэл зарлаж байгаа юм шиг л юм болж байгаа байхгүй юу? Хит сайн санагдаж шүү дээ. Хит сайн санагдаж шүү дээ. Тэгэхээр монголчуудын одоо хоолтой холбоотой асуудлын талаар яриа гаргаж ирэх. Ялангуяа дээр бид бол зүгээр юм цагаан идэ мах тий хөвчлэн хийддэг одоо махгүйр л цагаан идэ хөвчлэгддэг байсан юмстай. Сүүлийн үед бидний амьдралын чанар сайжрахын хэрээр сонгол дарин болж энэ сонгол дарин болохынхоо хэрээр тодорхой хэмжээний эффект бас үүсдэг гэж байгаа шүү сонгол их болох хэрэг тий. Тэрнээс одоо үүдэлтэйгээр маш олон өвчний хөвсрүүд бас гарч ирж байна гэдэг тэгж юм л да. Ер нь бол байгаль дээр байгаа зүйлийг идэдэл хүн ер нь бол окей боломж тий. Одоо яг байгаль дээр байдгүй зүйлүүдийг маш ихээр гаргаж ирээд тэр нь бидний ингээд юм одоо амтлах дур хүслийг маш их татдаг зүйлсүүд биш одоо. Түгээмэл хамгийн түрүүнд орж иж байгаа зүйлүүд чипстэй байгаль руу гэлээхтэй маш түрүүлдэг хүн болно. Баг одоо хин хүмүүс бас нэг хай снэкийн төвшин бол идэх дуртай байдаг тий. Тэгмүүд одооны бидний амьдралын нөхцөл байдлууд бүгд ингэж өөрчлөгдөж байна. Сошиал байдал тий. Тэгээд маш их сонголтууд гарч ирж байна. Дагаад өвчин гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө монгол хүмүүсийн одоо хооллолтой холбоотой хамгийн том алдаанууд юу юм бэ? Бид нар цаашаа яаж засаж сайжруулж өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Та тэрэн дээр ямар ярьж байна? Монголчуудын хувьд одоо ер нь бол эрүүл хаалт тий. Аль ч улс үндэстний хүмүүс ялгаагүй л адилхан гадна цахиа төрх өөрчлөсөн дотоод хоол боловсрол системийн эргэтэн систем бол
шинээрээ за монголчуудын хувьд юу шинээр байж байгаа юм. Одоо ингээд монголчуудын эрүүл хоолт гэж шууд ингээд за авокадо амир эрүүл гэж юм тий. За алим эрүүл гэж юм би ятас өнөөдрөөс алим идэх хэрэгтэй юм байна. Гэхдээ алим монголчуудын хувьд яг эрүүл хүнс байж чадах уу? Бодлого ёстой байна. Яг тэгэхээр алим гэдэг монголчуудын гар дээр шинээр орчих байхгүй. Энд чинь өөр нэг дургаад ч юм уу тий хадгалах юм за шинээр байдаг бүтээгдэхүүн 5 хоногийн дотор муудаж байгаа шүү дээ. Тэгтэл монголчуудын гар дээр хизээж ургаад хизээж байгаад байгаа мэдгэдэггүй та нар байгаа. За монголчуудын хувьд бол шинээр хэрэглэж байгаа нь ерөөсөө л малын гаралтай түүхийг байхад цагаан гэдэг юм. Тэгээд удирдлагын гаралтай жимс ногоо байна. Энэ бол бид нэр эрдэм эцэг хөвгтийн үеэсээ шинээр нэг хэрэглээд тэр тухайн үедээ ч гэсэн хамгийн эрүүл одоо амьдралын хэв маягтай авт хүн байж чадсан байхгүй юу? Одоо бол тэгэхээр Америкийн соёлын нөлөө ер нь бол маш суурин иргэншлийн нөлөө бас айгүй их явж байгаа ингээд за гамбургер бэлэн түргэн хоолч гэдэг юм уу те эндээс ч авсан юм байна. За тэгэл одоо янз бүрийн ингээд одоо соёлын бас бодлогоонууд байна шүү дээ ингээд салаавс хоол гэх юм уу кимчи илүү гоё юм байна ч гэдэг юм уу те ингээд янз янзын бас тодорхой хэмжээний соёлын нөлөөнүүд орж ирээд байгаа. Тэгвэл бидний яг хувьд ерөөсөө яг эрүүл хоол гэхээр Монголын үсгэн дээр таны тавган дээр аль болох хурдан боловсроогүй байдлаар идэх боломжтой юм чинь эрүүл хоол. Гэхдээ бас юм дээр ялгаа байгаа. Юу яаж эрүүлэх вэ те? Тэрнээс ч бас нэг одоо тохируулах юм байна. Яг тэгэхээр за нүүдэлчин малчаан ахуй байх үед яг малын махс үгүй ингээд хэрэглээ те зундаа хэрэглээ өвөлдөө малын махаа идэ энэ үедээ илүү эрүүл байсан. Гэхдээ одоо бүхэн нүүдэлчин малчаан шүү дээ тийм ээ суурин болчихж байгаа шүү дээ. За Улаанбаатар Монгол улсын 3-ны нэг за ерөн бол нэг таалах хувь нь Улаанбаатартай төвлөрч байгаа суурин болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний соёлын одоо тэгээд аяарчлалын нөлөө бас орж ирж байна. Тэгэхээр энэ дээр жоохон соёлоос нь бас авах хэрэгтэй болж байна. За эсрэг илүү хэрэглэх тийм малын бах бол аюул сайн монголчууд яг тэр Монгол мал 300 гаруй төрлийн одоо үс орнолыг иддэг. Тэрүүгээрээ бас тэр шинэ хичээл маханд шингэсэн байдаг байхгүй. Тэгэхээр махан хэрэглэх нь бол аюул зөв. Гэхдээ ингээд махан хэрэгж ингээд аль хэдийн суурин амьдралын юм маягтай болчихвол ингээд өдрийн 3 ингээд махад дийлтэй. Дээрээс нь ингээд социализмын үед одоо алтар тариа одоо төлөвлөгөө гэх ингээд гурил хэрэглэдэг болсон. Гэхдээ ингээд гурил хэрэглэхэд өдрийн 3 хэрэглээд өглөө талд өдөр цөөн орой бууцсан шууд ингээд эн чинь тэгсэн үргэлжлээ ямар ч хөдөлгөөн байхгүй. Гэхдээ нөгөө нүүдэлчин хүмүүс чинь болохоор нэг зөксөө заггүй калори штагаар мал ахуйтай харьцаад ингээд тийштэй. Тэгэхээр суурин байгаа хүмүүс компьютерийн ардл хамгийн хүнд хөдөлгөөн болчиход байна. Яг тэгж хоолж болох юм уу? Тэгэхээр нэг ялгаа байна. Тэгэхээр эрүүл хоол гэдэг нь өөрөөсөө эхлээд би яг ямар амьдралын хэв маягтай хүн бэ тийм? Суурин юм уу? Эсвэл маш их ачааллын ажил юм уу? Тамирч юм уу? Оюутан юм уу? Өөр хэвлэн эрүүл мэндийн бас ямар төвшөнд байгаа тийм? Эрүүл мэндийн асуудал байгаа мó байхгүй мó эсвэл гоё болох гэдэг юм. Энэ дээр ягаад тодорхой хэмжээний ингээд эрүүл мэндийн суурин мэдлэг авч байгаа өөртөө таарсан хоолтын хэлбэртэй байх гэдэг л байхгүй юм болно. Тэгэхээр яг тэгээ энгийнээр бол бүх хүнд яг таарсан зөвлөгөө гэх юм бол айл болох боловсруулаагүй зэрэглэж хэл гэсэн юм байна. Боловсруулаагүй гэдэг нь химийн үйлдвэрлэлийн процесс айл болох бага орсон. За жинс ногоо бол яг жинс ногоо тий. Тэр чинь ингээд хатаагаад ингээд бас нэг сахарын сироп нэг гадуур төрхөл ингээд процесс орчихж. За төмс гэдэг чипс нь илүү эрүүл мэнд хэрэгтэй юм уу төмс нь хэрэгтэй юм. Мэдээж төмс нь биш тий. Тэгвэл төмсөө илүү сонгоч гэсэн асуудал байгаа байхгүй. Айл болох процесс орох тусмаа хэрэгж чинь амт үнэрийг сайжруулах тий. Удаан яг тэр муудахгүй хадгалах юм маш их орж байна. Яа таны туршлыг илүү хөдөлгөөн та илүү гоё үзэмжтэй хадгаа. Тэгвэл өнгө будаг хадгалах процесс өгсөн байгаа.
Тэр чинь ингээд удаандаа таны бие зүрх нөлөө үзүүлээд маш их өвчлөл нэмэгдэж байгаа. Өвчлөлийн шалтгаан бол ганцхан одоо хоолтоос гэж бас үзэхэд маш их хувийн эзлэн гэхдээ амьдралын хэв маяг гэдэг юм бас нөлөөлнө. Ойр хийж байдгийн стресс хэрэг авдаг үе, ажлын ачаал хэрэг авдгийн бүр өмнөд чинь сэтгэл санааны байдал, гэр бүлийн харилцаа хүртэл орж байгаа шүү. Гэр бүл байхад тий. За хоол талаас ярьж байгаа бол аль болох процесс орсон. Би бол одоо нэмэрч ихний танил. Тэгэхээр надад таны зүгээс асуух нэг зүйл байна л та. Тэр юу гэхээр одоо би сүүлийн үед аюух мэдэрсэн. Одоо бид нар чинь ингээд амьдралын хугацаанд ингээд суралцаад явдаг шүү дээ. Тэгэхээр бид нар одоо баг залуу за ялангуяа миний хувьд гэх юм уу те Монголдо биш одоо гадаадд амьдраад ирэнгүүт Монгол хоол, Монгол бүх юм амар гоё санагдаад ирсэн. Тэрийг би юу гэж бодож байна гэхээр магадгүй нөгөө нэг хоолой дүндний энийг ойлгож байгаа. А нөгөө талаасаа энэ дээр би хоол талаар маш тийм чухал зүйлийг ойлгосон. Тэрийг таваалцсан. Юу гэхээр одоо баг байхад гэх юм уу одоо нөгөө өсвөр шилжилтийн насны үед ч юм уу гадаад орны хоолнууд те пицца одоо өөр юмудын нийлсэн гамбургер одоо солонгос хоол те яг тэр гоё юмуд ингээд амар гоё харагдал. Монгол хоол бол те бас нэг саяхан нэг судалгаагаар хамгийн амтгүй хоолнуудын жагсаалтанд орсон ч юм уу те нэг өөртөртэй би бүр багтаад хэлсэн. Махбар хоёрыг л зодтолдсон юм өөртөртэй хоол гэж боддог гэсэхгүй. Тэгсэн чинь яагаад биднэрт энэ хоолнууд их зөв чухал вэ гэдгийг юу гэж ойлгосон бэ гэхээр одоо эртний үеэс одоо бидний өвгдээсээс яг энэ идчихсэн зүйлсүүд нь эсийн төвшөнд биднэрт ингээд танил болсон аль хэдийн нэ тий одоо шарт бас яагаад бид нар тийм тэр одоо нэг өтгөн шаргал актай цай чанаад уух биднэрт ядрагаад яагаад сайн байдгийг хоньны махаар шүлхийгээд уух би наацтай хоол гэж аав ээжүүд хүүхдүүдтэй хэлдэг ч гэсэн цаад учир шалтгааныг би одоо залуус хүмүүст хэлмээр байна байхгүй юу. Яг эсийн төвшөнд биднэрт маш их одоо юу болсон болохоос биш тасал болсон болохоор биднэрт их сайн бидний биед одоо энэ болох гэх юм одоо сайн зүйл бол. Эсрэгээр зарим хоолой зүгээр цадхын төвшөнд байдаг. Одоо магадгүй тэр маш их амтлагчтай нэмдэг хоол гэдэг юм уу одоо хятад хоол гэдэг юм уу те тэр гоё гэвэл гоё а гэлээхдээ тэрийг урт хугацаанд идээд ч юм уу бидний бие наалахгүй гэдгийг би бодож олсон. Мэдэрсэн. Тэгээд одоо нэг Монгол хоолныхоо ач тусыг ойлгохдоо одоо гадаад хоолнуудын одоо мэдээж эмгэг хүмүүсийнхаа тэр хоолоо идээд тэр ядгаан хаалта сайхан байна болохгүй те. Яг л эрт одоо үгдээсээс эсийн төвшөндөө танил болсон тэр хоол хүнсний бүтц тий одоо тэр хүндээ ингэж таарчдаг. Түүнээс бид нар маш гоё амттай хайред хоол гоё гэдэг, хайред салаатас хоол гоё гэдэг, хайред итал хоол гоё гэдэг. Гэлээхдээ бидний бид наалцсан байна л гэж бодоод энэ та энэ дээр мэрэгсэн үгээс яг юу гэж хариулах вэ? Энэ юу зөв үү? Энэ бодол. Ер нь л зөвштэй. Яг санал хэлж байна. Яг тэгэхээр эцэг өвгдөө үеэс яг энэ хаалтыг таниулсан байхгүй тийм чинь эсийн төвшөнд хүлээн зөвшөөрөв одоо байгалийн шалгалаараа одоо тасан зохицоод тэгээд энэ өөрөх очоо үлдээхийн маш их том нөлөө нэмэр болсон байна шүү дээ тийм. Гэтэл яагаад одоо бид нарт ингээд сонголт их ариун болох тусмаа л уулын өвчлөлт нэмэгдээд байна шүү дээ тийм. Нэгдүгээр тухайн бүтээгдэхүүнүүд аюул цөөн нэр төрлийн байсан ч гэсэн хэрүүл органик байсан байхгүй. Яг бүр ингээд шинээр нь тийм бодоод үзэх нэг бүх юм шинээр. Тэгээ ингээд яг нөгөө түүхээ мэдгүй ойдорсон сарвч айл гэдэг. Ингээд хахад эргээл нөгөө манай өвд эз чи ямар ухаантай хүмүүс байсан бэ те. Яг биднээс зориулаад ингээд зөвхөн хоол зүгээр л нэг жишээ бас бүх өөр аюул олон зүйлэр зүгээр Монгол гэрэл хүртэл ярихад одоо бид нэг ашигтай бактери гэж хасаар ярьдаг шүү дээ. Тэгтэл Монгол гэрийн тэр эсхийг хүртэл ингээд
хитэн тэрбум ашигтай бактери. Бүр суудсан тийм. За хоолтон гингүүд чинь бүр нэг малын мах хүнд гэлээдэг тийм. Яг өвөлдөө тэр хатуу ширүүн хүнд үүдээ малын мах гэж зундаа сайхан тийм цагаан хитээ айраг тийм инкний хормог үүний сан гэдэг дандаа ингээд бие сансрууллаад өгч. Тэгээ бие сан бэлтчихэнгүүтээ өглөө дахиад малын махнаас нэшин дууж гиз гэхэд янз бүрийн витаминыг дутагдaltaй хэлдэг зэрэг төгрийн дутагдaltaй. Бүх юм дээр малынхан гиз бүх малын махнаас малаас хаях юм байхгүй гэдэг чинь амьсгалаас нь бусдын ашиглан өндөр гэж. Бүх юм дээр малтан байсан байгаа байхгүй. Бүх юм малаас угсаа аваад хэрэглээс сурсан байсан юм байгаа байхгүй. Энэ дээр одоо нэг жоохон тохируулга хийгээл тийм одоо suurын хөвчлөлтийн хэрэглээс сурчхад л болохоор байгаа. Тэрнээс биш ингээд тэрч солонгос гоё гэж энэ монголчууд маань сэтгэх бүх юм дээр гадаадын гоё гэсэн юм сэтгэхүүдээ. Тэгээд өөстөө нэрээ тэрч одоо ингэж хаалдаг гэж ингээд яах биш. Зүгээр дотгошоо үнгийн тий эрүүл хоолой гэж байгаа бол эцэг хүүхэд маань яг ямар хоолтой байхтай бас илүү эрүүл гэсэн тийм тэрийг бас бодох хэрэгтэй. Сүүлийн үед одоо ингээд гоё тэгээд одоо өдөр тутмын амьдралдаа бас яаж тохиолж болох вэ гэдэг тийм хэрэгтэй. Одоо инфлюенсерүүд гарч ирэл гоё ингээл саунд гоё оолигээл гоё бичлэг зараг аваад тэнгүүд одоо ингээл яахахгүй гэдэг дан дөрөж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Нэг дотхыг хүсдэггүй хүмүүс байна. Сайн дан дөрөж гэсэн хүмүүс байна. Нөлөөлөлд явж байгаа тийм. Тэгэхээр одоо ингээд савны талаар та бас ярих байна шүү дээ. Яг тэгэхээр одоо хэлжсэн шүү дээ. Нөгөө хичнээн гоё эрүүл хүмүүсийг хэрэглээгээд домноо савсуулахад хэрэглэх бол тэр өөрөө ерөөсөө тэр эрүүл хоол эсрэг гэж байгаа тийм. Энэ дээр одоо бас ингээд бас нэг тайлбар өгөхөд би одоо функционал анхаахан хоол зүжгийг яагаад сав суулга ярих хэрэгтэй болж байгаа юм гэдгийг бас тайлбарлахтай баг тийм. Яг функционал анхаахан болохоор энэ ахаг өрсөлдөөн өвчнүүдийн бүх шалтгаан нь яг юу юм бэ? Тэрэн дээр одоо суурилан одоо тухайн хүн байж бүх одоо тухайн өвчлөлийг үүсгэсэн шалтгаануудыг ингэ судалдаг байхгүй юу? Тэгээд тухайн хүний одоо амьдралын хэм маягаас одоо харж одоо анализ хийж байгаа тийм шинжилгээний лабораторийн төсөлмжтэй харна уул сүртэй үндэс сүртэйгээ одоо бие эргүүлэн одоо эрүүл мэндийг эргүүлж авах зөвлөгөө өгдөг тийм ийм салбар баггүй. Тэгэнгүүт энүүн дээр одоо жишээлбэл одоо хүмүүсийн одоо эрүүл мэндэд бас айгүй том нөлөө үзүүлж байгаа нэг юм хордол одоо би янз бүрийн химийн бодис гүн металлуудад хордог гэдэг асуудал айгүй гараад байгаа маш түгээмэл байгаа. Тэгэнгүүт ингээд химийн бодис хордох гэхээр нэг юм хүнд ажил хийдэг тийм одоо ажигч гэх юм уу химийн бодистой харьцдаг хүмүүс химийн бодис нь хордно гэж ойлгоод тэр бол тийм биш. Ерөөсөө хөдөлмөрт одоо судалж үзээд энгийн та бидний шиг энгийн хүмүүс өдөр тутамдаа 80,000 төрлийн химийн бодис хордож байна гэсэн судалгаа гаргаж байгаа юм. Тэгээд юунаас зүйл бид нар яг хордоод байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирдэг тийм. Тэнгүүтээ агаар амьсгалж байгаа агаараа ууж байгаа усаар хэрэглэж байгаа одоо бүх бүтээгдэхүүнүүдээс дээшин бүтээгдэхүүнээс ингээ хордож байгаа юм байна гэдэг. Тэгээд тийм одоо тэгвэл судалгааны үр дүнүүд гарч ирж байгаа. Тэнгүүд тэгвэл одоо тэр бүтээгдэхүүнүүд за агаар ус гэх юм тодорхой нь ойлгох тийм. Тэгвэл бүтээгдэхүүнүүд нь юу юм бэ гэхлээр галтгооноос хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдээ бидээ түрхэж байгаа янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ ингээд маш химийн бодис бийд орж байна л да. За энэ дээр яг нөгөө цаашаа ингээд дэлгэрүүлээд ирэх юм сав суулга тий. Тэр мянга ингээд айгүй гоё эрүүл материал авлаа. Нөгөө хоньныхон махыг агуулаа. За тэгээд нэг ингээд цатрээс ногоо авлаа. Тэгтэл таны хэрэглэж байгаа сав чинь ингээд зурагдсан тий. Айл одоо нэг ээжээс одоо өвлөж урлах 10 жилийн өмнө хэрэгжсэн савгаа шиг л нөгөөд юм наадгүй. Тэгтэл ингээд сэрээгээр ингээд халтгаараа ингэж хурц угааж байгаа бүр ингээд тэг яраалын цогц ийм байх юм байна.
тэр бол тэнэс маш их одоо химийн бодис одоо нийлэгдэж байдаг. Халуун процесс орох тутам нийлэгдэж байдаг. Яг тэгэхээр тэр сав яагаад наалдахгүй вэ? Яг тэгэхээр химийн бодисоор ингээ наалддаг бодис төрсөн байгаа байхгүй. Тэгээд одоо хөнгөн цагаан материал ихэнх нь бол тефлон гэдэг юм бүрхүүлээд байдаг. Тефлон бол ерөөсөө хүний бүсэнд ингээд химийн бодис нийлэгжүүлэхдээ яадаг вэ гэхээр халуун процесс орохоор гормоны одоо өөрчлөлтөнд оруулдаг ийм химийн бодис үүсгдэг. Ер нь тэгээд ингээ удаан хэрэглээндээ бол хорт хавдар гэж ингэж ярьдаг шүү дээ. За тийм болохоор одоо ингээд саваа хоолныхаа сав суулгыг айл болох эрүүл тий химийн хор бодис багтаа сав сонгооч гэж одоо бид нар үйлчлүүлэхдээ зөвлөхөд хүрдэг. Ямар сав вэ? Одоо яг сонсоод болж байгаа юм уу? За ямар сав зөвлөхөг вэ? Номер 1-р би ган сав. За гадуур бол англи хэлээр бол stainless steel гэж бичигдээ байдаг. Тэгээ 10-80% ингээд илүү зузаан тэгээд сайн stainless steel ган сав гэдэг шүү дээ. За тэгээд хунцар одоо савнууд бас аюул өсө хадгалдаг шүү дээ. Хунцар бол бас л ялгаагүй бом хийнэ харагдаж байгаа. Нэг бол жишээлбэл шилэн савнуудаар солих жишээ нь. За тэгээд айл болох хунцраас татгалзаад модон шилэн савнуудыг илүү сонгоно. За тэгээд хоолны сав болохоор ган, ширмэн, за шилэн, керамик тэгээд одоо каст айрон буюу төмөр одоо энэ каст айрон сав сонгодог. За тэгвэл ерөнхийдөө ингээд хоолны хувьд бол маш олон зүйлүүд ингээд орж ирж байна шүү дээ. Эрүүл болгохын орчин нөхцөл хүнсний бүтээгдэхүүнээс гадна тэр сав суулгах тэгээд ер нь л тэгээд одоо ерөөсөө хүний амьдрал тэр чигээр ингээд багтж байна тий. Тэгэхээр бид нар бол нэлээд ингээд өөр өөртөө анхаарахын тулд бас аюул олон зүйлүүдийг бас мэдэх хэрэгтэй юм байна. Ялангуяа бас хоол зүйч намигчийн хувьд бол бас туул эмчийн одоо wellness cycle гэдэг тий. Одоо улирал бүрийн онцлогтой хүний биеийн одоо эрхэм тогтолцоонууд анхаарч одоо уялдуулсан тийм онлайн эрүүл мэндийн хөтөлбөрт бас хоол зүйчээр ингээд оролцоод явж байгаа. Тэгэхээр ер нь эрхэм тогтолцоонууд болгон дээр хүн болгон ингээд эрүүл мэндэд ингээд анхаарахыг одоо хүсдэг байгаа шүү. Тэгэхээр энэ бас ингээд нийлээд бүгдэнд нь анхаарч ижил энэ бол ингээд юм цогцсон байгаа гэдгийг бас хүмүүс манаас ойлгох хэрэгтэй тийм. Тэгэхээр тэр сургалтаар та бас ямар мэдээллүүдийг хүмүүс өгөхийг зорж байгаа. Ялангуяа хамгийн чухал таны мессежүүд ер нь одоо ингээд дандаа хоол зүйчтэй уулзах боломжууд хүн болгон бас байхгүй шүү дээ тийм. Тэгэхээр бас энэ ярилцлага дамжуулаад таны өгөх тийм эрүүл амьдралын эрүүл хооллолтын типүүд бас юу байх вэ? Ер нь хүмүүс одоо биеэс хорыг хадгалах тийм улиралтаа ингээд тодорхой эргэтэн системүүд дээр анхаарал тухайн эргэтэн системийн илүү дэмжсэн юм хооллолт амьдралын хэм маяг. За тэгээд нэмэлт аргуудыг энэ хөтөлбөрөөр зааж байгаа байхгүй. За тэгвэл эхний одоо бид нар бол ингээд элэг одоо бацин сарилаа биеэс хорыг хадгалах юм хөтөлбөр одоо үйлчлүүлэгчтэй санал болгож байгаа. За энэ дээр бол юу дээр илүү их анхаарсан бэ гэхлээр аль болох ингээд зөөлөн. Яг тэгэхээр хүмүүс ингээд одоо бас детокс хөтөлбөрийг айгүй дуур мэдж ингэж бас хийдэг тий. Хүн болгон янз бүрийн биеийн одоо эрүүл мэндийн нөхцөл байдалтай байгаа. Детокс хөтөлбөрийг одоо биеийн нэлээд муу хүн ингээд байлгаж байгаа тий. Илэгний асуудалтай биеийн нэлээд хордлого болсон юм. Хизээч юм шууд хүчтэй юм янз бүр одоо тий. Хүчтэй харах хэрэглэж болдог байхгүй одоо inflammation chillation гэдэг. Энэ эргээд нөгөө хорт байцсан гадагшлах чадахгүй одоо илгнээс одоо хорыг гадагшлуулсан ч гэсэн тий би тэр гарах замаа бэлдээгүй бол буцаад эргэтэн системд одоо эргэлдээ өөр нэг эргэтнийг өвчлүүлэх гэмтэх юм айлтай байдаг. Тийм болохоор детокс хөтөлбөрийг бол ингээд шууд ингээд хүчтэй харууллаа. Нэгдүгээр хийж болохгүй. Хоёрдугаар энийг аль болохын мэргэжлийн хүмүүсийн заавал зөвлөлттэй тийм юм сургалтын цуврал зүгээр байдаг байхгүй. Тэгээд та ингээд детокс хөтөлбөр барьж байгаа бол аль болох
Тэгэхээр зөөлөн маш тийм зөөлөн бие сорог гадагшлуулах тийм аргыг сонгох хэрэгтэй байдаг. Яг тийм хөтөлбөрийг одоо дуул багштайгаа хамтарч бэлдэж гаргасан. Тэгээд дамжтай санал болгож байгаа. Тэгэхээр одоо бид нар ингээд 30 гарсан гэж бодоод үзэхээр эрт мэдж яахгүй яасан болоо гэсэн зүйлүүд амар их байна л да. Амьдралын эрүүл амьдралын хэв маяг. Ялангуяа бид нар чинь биеийг дахиад нэг ингээд одоо юу гэдэг төрчтэй ч юм уу тий яг одоо нэг наслчлтыг одоо 80 гэж бодлоо гэдэг талан төрж биш. Төрчтэй дахиад нэг ингээд сэлгээд ингээд шинээр яах тийм боломж хангалттай байхгүй тий. Тэгэхээр эхнээсээ тэр 80 жилийн турш одоо хайлж явах гэдэг бол маш чухал зүйл байна гэдгийг л одоо дөнгөж ойлгож эхэлж байна л да. Тэгэхээр ойлгоогүйгээр ч та амьдралыг дуусгасан хүмүүс бас байдаг тий. Тэгэхээр одоо 20-д доо 10-д дээ оюутан залуус ялангуяа тий энэ эрүүл амьдралын хэм маяг суралцахын тулд эсвэл бие онгоцон жил одоо өвдөхгүйгээр авч явахын тулд хоолтонд яаж анхаарах зүгээр. Одоо ялангуяа оюутан залуус одоо өсвөр насны хамт та нэг гой зөвлөж. Ер нь бол би ийм өрөөд гэдэг мэдлэг олгох чадал гэж боддог. Ер нь бол та эрүүл явахын тулд өөрөө л мэдлэгтэй л болох хэрэгтэй. Яа тэгэхээр та ингээд хэсэг ингэж явж байгаа л өөр замраа угаалж байгаа ч юм тийм эмч ингэ бие даах гэдэг шүү дээ. Тий. Гэхдээ эмч тантай хэр удаан тулж ажиллах хэрэгтэй. Хоолойч гэсэн ялгаагүй байнга таныг дагаал та энэ хоолыг ингэж явна гэж байхгүй тийм үү? Тэгэхээр энэ хүмүүсийн тусламжтай, мэдлэгтэй хүмүүсийн тусламжтай зөвлөгөөг аав энэ талаар сурал эцсийн бүлэг та өөрөө л өөрийнхөө биеийг авч авах хүн баггүй. Ер нь бол та өөртөө эмч гэсэн үг. Гэхдээ дор нэг эмчлэл гэсэн үг биш шүү дээ. Зөвхөн энгийн нь бол та өөрөө өөрийнхөө л эзэн. Учираас мэдлэгтэй хүн өөрөө ямар сонголт хийхийг сонгож чадна тийм үү? Одоо маш их сонголтын нэг юм байна гэж тийм. Мэдлэгтэй хүн л за энэ одоо хоёр бүтээгдэхүүн байлаа гэхэд энийг нь сонгох юм уу, А-г нь сонгох юм уу, Б-г нь сонгох юм уу гэдгийг мэдлэгээр суурилчил сонгоно шүү дээ. Мөн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдгийг хүн мэдлэгтэй байж ижил тэрийг үнэхээр хийх хүсэл төрн тийм үү. Тийм сонгох мэдгүй байж ижил за би санаа гаргасан дасгал хөдөлгөөн гэж бодохгүй шүү. Тэгэхээр энэ дээр бол ер нь миний харж байгаагаар яг л адилхан би бас өөрөө энийг эрт мэдчихсэн бол ямар их юм дээр бас тийм туулахгүй ингээд дардан явчих байсан юм ингээд алдчихдаг гэсэн юм бол байдаг. Гэхдээ яг хөтэ тэгээд оройдсон ч гэсэн мэдсэндээ бас баярлдаг байхгүй. Тэгээд хүн болгон ойлгох энэ талаар бас нэг сонирхож юм сонирж байгаа тийм сонирхож ингэ судлаарай. Гэхдээ судлалтаа бас ингэ зөв чиглэл мэдээллийг ойлгох гэж үндэс суурьтай альва юмыг мэдэж авах зүгээр ингэ богин рил үзээд тэрийг нийлүүлээд нэг мэдлэг болгоод авах шүү дээ. Ядаж нэг юул хоолтын сургалтын сурчдаг тийм энэ детокс төлөвлөсөн сургалт ч гэсэн танд илгээ яаж дэмжих вэ гэдэг нэг зааж өгж байгаа мэдлэг болгоод байгаа сургалт байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр би мэдлэгтэй л болооч л гэдэг зөвлөгөө тийм өгнө. Зөвлөгчөнд бол ингээд функционал хоол зүжийнхаа хувьд одоо ямар саунд тий за ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг одоо яа идвэл эрүүл байхыг бас хэлж өглөө. Одоо ялсан төгсгөл танаас нэг асуух байгаа зүйл юм болохоор одоо энгийн байдлаар одоо хүмүүсийн өдөр тутмын хоол ямар байвал зүгээр вэ? Одоо бид нэр хүнсээ сонгоод мэдчихлээ тий ял болох боловсруулах багтай тийм хүмүүсийг тийм ганц хүмүүс савндаа ингээд боловсруулаад за тэр хэсэг хөвгдөөс ямар байдаг гэсэн тий тэр мэдлгүүдээр дамжуулаад тэгээд бас улирлынхаа онцлогтой эртний мэдрээд ингээд үйл одоо хоолныхаа асуудлыг шийдэж яаж хооллол хамгийн зөв, хамгийн зохистой, хамгийн эрүүл мэндэд илүү сайн байх вэ? Одоо өглөө гэдэг ч юм уу энгийн байдлаар зураглал
яг энгийнээр бол ерөөсөн аль болох шинэ бүтээгдэхүүн хэрэглэх нэгдүгээр зорих. Хоёрдугаар аль болох 3 цаг тутамд тэнцвэртэй хааллах. За тэгээд 3-дугаарт нь тухайн идж байгаа хоолндоо тэнцвэртэйгээр уураг, нүрсэс, нийлмэл нүрсэс тэгээд өг тос энийг ингэж агуулсан хүмүүсийг одоо нэг хоолт болгонд авч ивэл ер тэнцвэртэй хоол байна. За уураг гэхээр төлбөрийн мах байж болж юм тийм өндөг байж болж юм. Уураг гэж яг юу юм бэ гэдгийг бас мэдээд авчих юм бол одоо тэнцвэртэй хоол байна шүү дээ. Тэгвэл энийг таамаг гэрийн даалга орчиж байгаа байхгүй юу? Уураг гэж юу юм бэ? За тэгээд нүүрс усны гэж яг юу юм бэ? Яг ямар нүүрс усны хүний бидээл ортой байгаа. Ямар нүүрс усны илүү сайн байгаа гэдгийг мэдээд авчих. Тэгээд нүүрс усаа бас тэнцвэртэй авах хэрэгтэй. Одоо таны нэг үеийн 5-ны дөрөнгө гэж байгаа та. 5 байлаа гэхэд 30% нь уураг, за нэг 50% нь нүүрс ус, за 90% нь өг тос. Гэт ингээд ерөөхдөө энгийнээр ингээд бодоод явж байгаа юм бол нэг олон юм бодоод авахгүй. Хүмүүсээ зөв сонгосон ирүүл айлах тий. Хоолой тэнцвэртэй авсан ойрхон тогтмол зайтай хоолсон ингээд болчихж байгаа байхгүй. Заримдаа бас ингээд гэдэг чинь хэдэн грамм одоо нүүрсээс хэдэн грамм юм тэгдэг өдөр тэгдэг авах хэрэгтэй бол тэгдэг авах хэрэгтэй гэдэг ингээд бодоод идэх штеп. Наадсан бол яг хүн болгонд адилхан байх л та. Зарим хүмүүсийн хувьд тэгж тоо бодох юм жоохон төвтэй юм шиг. Ганц л амьд хүн тий байнгын ингээд одоо альма зүвчний органикаар явахаараа юм аз жаргалыг дагуулдаг бол нэг ингээд системд оруулаад тий тоо бодоод байх тусмаа ингээд нэг стресс давуулах гэдэг юм шиг санагддаг. Тэрийг заавал бид нар бодож тооцож идэх ёстой юм. Ер нь бол энгийнээр ингээд ямар ч улс үндэстний хүмүүс яг л тэр нөгөө уураг, нүүрс ус тосоо ингээд агуулсан гэдэг байхгүй юу? Яг ингээд ямар ч одоо нэг за энгийний хоолны шиг гуляш гэх бодлоо тэр бахан байна, будааны нүүрс ус. За тэрний дотор өг тосны бас орсон байх чинь ингээд тэр чинь энгийнээр л нөгөө тийм хоол гэж юм болохоор яг ялгаж хэлж байгаа шүү дээ. Энэ нь уураг юм гэх. Гэтэл яг амьдрал дээр тэр хоолнууд ч юм уу тэрэл яг байгаа байхгүй. Гэтэл нөгөө илүү одоо нөгөө junk food-нууд гэдэг чинь тийм энэ болохоор хитрхийг нүүрс ус давмгаа тэгээ хоос илчлэг өгдөг. Тэгээд дээрэс нь орж байгаа материалууд нь чанаргүй байхгүй. Тэгэхээр эргээд тэрийг авлаад ч гэсэн танд орж байгаа шинэ хичээл чинь ер нь бол хайрцангуй ойлголт байгаа байхгүй. Та junk food-ийг тэгэхээр илүү таны одоо шинэ хичээл өгөх юм уу, гуляш идэх юм уу гэвэл хоёр одоо тухайн таны нөхцөл байдал гуляш нь нэгдүгээр сонголт байна да тийм. Тэгтэл одоо бас өөр нэг шиг татаж болж хүмүүс хонсон хоолой идэх юм уу, идэхгүй юм уу гэж асуугаад байна. Хажуудаа бас аюулж хэлсэн гэж шүү. Гадуур junk food тавсан дээр юм хонсон хоолой идэх юм. Энд чинь харсан бол энэ дэр чинь хонсон хоол нь арай дээр байна. Тэгтэл ингээд хонсон хоол сайн өдөр болгоно та хонсон хоол идэх гэж зөвлөх болохгүй зү. Тухайн нөхцөл байдалтай та өөрийнхөө хэмжээнд чадах юм сонголтоо хийх. Биднээс нэг амар их юм бодоод за би 20 г нүүрс ус болохгүй юм байна гэх. Ингээд хангалттай калори тооцсон гэдэг гэж байгаа шиг. Тэгээд бас аюулгүй их нөгөө юмыг даган дуурайхаа. Кето бол сайн гингүүд юм тренд болсон тийм. Кето бол яахгүй болохгүй байгаа юм шиг ингэж яагаад байгаа. Тийм бол биш. Зүгээр л энгийнээрээ яг юу зөв юм бэ гэдгээл энгийн одоо сонгочод л болж байгаа гэсэн. Байж болох одоо өмнө байгаа сонголтуудаас хамгийн эрүүл байж болох. Энгийнээ өөрийгөө сонгох бидний хийж чадах хамгийн одоо ойрын зүйл байгаа. Тийм. Гэртээ сайхан амраад ээжвэл гэр бүлээрээ сайхан хоолоо хийгээд идчих чинь ер нь бол ээжийн одоо дээр үесээ бидний ээжүүд аль хэдийн тэр эрүүл хоолтыг заагаад өгсөн байгаа бид нар шүү дээ. Тэрийгээ л биднээс
Одоо юу гэдэг тийм жиюг бүлгөөгийн идэхгүй бол та эрүүл болохгүй одоо нөгөө эрүүл болоод тэмцээ идэхгүй бол ашигтай бактери авахгүй байгаа гэсэн үг биш. Ийм хөгжлөөр өргөсөн. Одоо ингээд бүрийн дотоод одоо бүтцэл байгаа шүү дээ. Тэгэхээр махын гараад тавьсан, хүсэл өндрийн гараад тавьсан. Тэгэхээр ингээд гурлантай болсон. Тэгээд ингээд туссан. Ингээд харахад л эрүүл бол. Одоо эдгээр нийлэр эрүүл сонсож шиг юм. Нэр л бас ингээд хүмүүс нэг шокч шүү дээ. Тэгээд тэгсэн байсан. Тэгэхээр яалтчгүй л одоо ингээд нэг Сонсох одоо яаж хийж байгааг бас энэ чинь асуудал үүсээд байна. Буургэр шүү дээ тийм. Буургэр эрүүл байж болох шүү дээ гэж. Одоо ингээд энд чи би айгу буургэр ялгааг айгу харж байгаа л Австралид ирээд энд буургэрийг сонгож идж байгаа хүмүүс кафед ч юм уу ресторан гэдэг буургэрийг сонгож идж байгаа. Тэр нь гоё шинэ махаар хийсэн юм. Махан татчихтэй. Тэгээд тэрэн дээр ингээд шинэ орчуудаа тавиад салаад навчаад тавиад ингээд танд хооллолт өгч. Тэгтэл ингээд түргөө олны газар ороод гэж байгаа амар удацсан туснаа ингээл тий нөгөө үйлдвэрлэлийн процессор хийсэн нагдсаар ч юм уу чикен юу тий тавил хит халуултанд орсон энэ бүтээгдэхүүнийг тавил ингээд массаар ингээд тий хямдхан тэр бүтээгдэхүүн хямдхан байгаа тий тэгтэл яагаад одоо ресторанаас өгч байгаа бас адилхан буургэр илүү үнэтэй өгөх гэдэг танд гэдэг чинь бас ялгаад байхгүй пицца ч гэсэн эрүүл хангалт байж болох байхгүй. Тэр нь Италид тий 100-ндаа шараа, 100-ндаа хийгээ. Дээрээс ингээд байгаа эрүүл хангалт ногоогоо тавиад ингээд сэрэг тавиад иддэг медитран төрлийн хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо их нөгөө фаст фуд чиглэл рүү ингээд сонгоод одоо гэс ям тавиал тий. Энэ орчнууд нь өөрөө эрүүл болсон яаж хийж байгаа юм. Тэгэхээр бас л нөгөө эргээд одоо хилэрэг очно гэдэг шиг таны хэлдэг шиг дахиад юм мэдлэг тийм сонголт сонголт болчихж байгаа юм тий. Би одоо нэг хоолны газар одоо сонгохдоо Макдоналд сонгох юм уу? Эсвэл хажууд нь кафе сонгох юм уу гэх юм уу тий. Тэгэл яг мэдлэг гэж явуулах өөрийгөө хүндлээ амраа зүг юм хийчихэд болох гэдэг аахгүй. Тэгээ ер нь бол нөгөө таны хотод бол хогийн сав биш шүү дээ тий. Завгүй яаж байгаа шууд гартаа таалсан юм аа шүү дээ. Энд чинь нөгөө өвчин гэдэг чинь нэг өдөр л хэлээд ирчдэг юм биш. Таны ерөөсөө амьдралын хэв маяг бүх юм сонголттой холбоотой байхгүй. Та яг амьдралдаа ямар сонголт хийсэн хүн юм бэ гэдэгтэй холбоотой байгаа. За баярлалаа. Тэгэхээр урилга хүлээн авч бидэнтэй маш ихтэй зүйлсийн талаар маш одоо тодорхой ярьж өгсөн байлаа. Яг л энэ талын ярилцлага угаасаа зөвхөн одоо нэг цаг юм уу 40 минут юм уу нэг ярилцлагын тодорхой хугацаанд бол яагаад ч болохгүй маш их өргөн хэмжээний ойлголт мэдээлэлүүдийг өгч байгаа учраас зам ингээд олон байдаг хөвшмөл ойлголтуудыг одоо учир шалтгааныг тайлбарж байгаа учраас маш одоо өргөн байх нь гарцаагүй. Гэхдээ бас та бүхэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Богино хугацаанд хэрэгтэй мэдээллүүдийг өгөхийн тулд би бас нэрээр мэдээлэл шалгуулаа. Тэгээд мэдээлэл өгч олон хүмүүсийг эрүүл байх, эрүүл сонголтыг хийхэд нь одоо тусалсан мэдээллүүдийг өөрөө ярилцлаа гэсэн баярлалаа. За баярлалаа. Намайг одоо урьж оролцож ер нь энэ сэдвийг ингэж барил явах нь миний өөрөө баг хобби болсон байгаа байхгүй юу. Одоо тэгэл яриад л гэдэг юм бол ундрал. Ундрал яриад явуулдаг. Хүмүүсийн нэг наац хэлхлээ учраас. Тэгээд бид нар хэзээ ч энэ хоолноос холдохгүй. Гэхдээ энэ хоолн дээр дөрвөөс маш олон зүйлсүүд бидний амьдралын эрүүл тойронд нөлөөлөл гэдэг өдөр тутмын бид нар мэдэрч байгаа учраас тийм. Тэгэхээр энэ үйлсэд нь өндрөөсөн амжилт хүсье цаашдаа бас маш олон хүмүүсийн эрүүл мэндэд анхаарсан одоо сургалт үйлчилгээ тийм эдгээр мэдээллүүдийг түгээж болтугай ажилтны амжилт хүсье карьерийн бас өндөрлөлсөн. За баярлалаа. Баярлалаа зэгчдээ подкасттай хүрч хамтдасанд баярлалаа. Подкастын энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Функционал хөгжлийн хоол зүйч 8-тай бидний удаа
ярилцлаа. Дараагийн дугаарт баяртай. Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real podcast.